Инновац технологид суурилсан дижитал одоо экосистемийг хөгжүүлэх зорилготой гэж ярьж байгаа. Tino Super App бас албаасаар нээлттэй хийсэн байгаа. За нэгүгээр бол одоо all in one app гэж тодорхойлогдож байгаа. Тэгэхээр Монголын зах зээлд ерөөхдөө энэ Super App-ыг одоо гэсэн ойлголтыг нутагшуулах одоо шаардлага ерөөхдөө хаанаас гарсан гэж харж болохоор байна. Ер нь Super App-ыг ингээд ажиглаад байхад дэлхийд бол нэлээд тийм суурьтай компаниуд л хийж ирсэн. Зүгээр шууд ингээд хүн гарч ирэл одоо нэг бүрчтэн тэр олон бизнесийг холбогч үүрэгтэй хөвгтэй байдаг. Тэгээ цаг хугацааны хувьд ч гэсэн Монгол дэд бүтцүүд нь аппликейшнүүд нь төлбөрийн хэрэгсэл, дата тэр энэ бүх юм бэлэн болцсон. Хэрэглэгч өөрөө бэлэн болцсон байсан. 18-9 оны үед бол монголчууд бас Super App хийх гэж бас оролдож эхэлж исэн үе л дээ. Нэлээд олон Super App тухайн үед үүсэж исэн. Бидний харж исэн зэг болохоор таймингийг бол бид нар бас нэг арай бидний хувьд боломжгүй байна гэж үзэж исэн учраас хойшоо сууж исэн тэр үед. Харин одоо болохоор бид нэр тайминг эхний хэдэн бизнесүүд маань нэлээд чигдэрсэн. Тэнгүүд одоо ер нь ишиг орох хэрэгтэй байна гэдэг шийдвэр нь 2 жил гарангийн өмнө яриан хурал дээрээс эхний юмнууд нь явсан. Яг үйл ажиллагаа эхлээд бол жил гарan болж байна. Ер нь яг Super App концепцээр хүмүүс тэгээд байгаа. Тэгэл бүгдийг хийгээд нэг юм жоохон бүдэг бодог байгаа. Ер нь концепц нь өөрөө юу юм гэхээр манай Монгол улсыг төлөөлөд нэг аппликейшн байх хэрэгтэй. Зүгээр одоо хэдүүлээ нэг зүүн даац явлаа Grab Хятад Alipay, Солонгос Kakao Tea ч үгүй юм уу. Та ингээд тухайн улс сулганд нь очиход нэг аппликейшнээр ер нь тухайн улстай холбогддог. Тэр тухайн улсынхаа бүх юмтай холбогдох эрх нь нээгддэг. Энэ нь өөрөө тэр концепц нь байхгүй. Зүгээр дам веб гэдэг юм бол веб бол одоо юу гэдэг сарда эсвэл нэг хэдэн сарда нэг хэрэгэлдэг юм дээр бол их амар байдаг бол төлбөр тооцоотой холбогдсон юм заавал абсурдтай шилжих хэрэгтэй юм байна. Тэгээд энэ юмнууд нь олон талаас шахагдаад тайминг бүхэм жигдрээд ирэнгүүт бид нар гадны улсын жуулчдад зориулсан энэ аппликейшнийг хийхэд бол бүх дэд үтс бэлэн болж байна. Тийм учраас одоо энэ Монголд энэ Super App концепцийг хөгжүүлэх. Яагаад тэгэхээр тэр жуулчин хурж ирлээгээд нэг төлбөр төлөх гэсэн чинь нэг app ашиглаад, нэг такси дуудах гэсэн дахиад нэг app ашиглаад нөгөө дотоод локал харилцагч биш байхгүй. Тэр чинь нэг хүн суулгалаа нэг 7 хоног, тэр нэг 3 хоног нэтгэвтэй хэрэглэн 3 хоногт бол нэг юм суулгачаа тэрийгээр энэ юмнуудаа хийж байгаа л буцаад явчих сонирхолтой байдаг үе амар хэлбэр замыг сонгодог. Хэдүүлээ нэг дэлгүүрт орсноо том супермаркет орсон ч дотор нь талах байхгүй бол бас сонин шүү дээ. Гэхдээ тэр талахыг заавал байлгах хэрэгтэй байдаг. Тэгэхээр Super App гэж нэрлэдэг байгаа шалтгаан нь ямар ч байсан тэрэн дотор ороход Монголтой холбогдох, энэ хүнд ингээд амар хэлбэрээр хэрэгцээ авах коннекшнүүд нь хийгдсэн байх. Энэ зорилготой юм билээ. Тэгэхээр амар хэлбэр хэрэгцээг бүх талд маш амраар өгөх гэдэг нэг юм руу ороод тэр нь өөрөө сүүлийн үе ярианд нөгөө all in one буюу одоо нэг Super App маягаараа хөгжөөд ирнэ дэлхийд дээр яваад байгаа шүү. За Монголд яг аль хэдийн тогтсон хэдийн ерөөхдөө дижитал платформод бол үйл ажиллагаа явуулж байгаа харагддаг. За Tino ерөөхдөө тэдгээрээс юугаар ялрах тал дээрээс асуувал уг платформоор ерөөхдөө зах зээлд бас яг юу үзүүлэхийг одоо зорж байгаа тал дээр та нэг нэрлэв. Тэг ер нь яг гол үйлчилгээг үйл ер нь journey-г нь одоо ер нь эхлээд бол жуулчдыг харчих хэрэгтэй. Бидний яг зорж байгаа эхний таргет бол жуулчдын зах зээл байгаа. Тэнцээ journey-г нь харахаар тэр хүн чинь нэг онгоцны буудлын дээр буудаг. Тэр нэг такси барина те яваад очин тэнд дэнгүүтээ хотод буусны дараа юу харддаг гэхээр тэр хүн map хардаг. За ер нь хамгийн updated map харж ич хүү энэ ажилд юм байна, ажилдгүй юм байна. Эсвэл энэ ойрхон музей хаана үйдیں۔ Хаана юу байдیں гэдэг юмыг харддаг юм билээ. Нэг ядаж хүнсний дэлгүүр ойрхон баг хармаар байна шүү дээ. Тэгчээд тийшээгээ бас таксид ч юм уу нэг юм очдог. Тэгээд тэрнийхээ бас нөгөө бүүкингийг хийхийг хүсдэг. Манай монголчууд ч юм бол яг өөрсдөө дотоод байгаа хүмүүс анзаарахгүй л дээ. Музей дээр очиод ярьж байгаа дуцаар ч юм уу эсвэл явж очиод тикет авчих болох байх. Жуулчдын хувьд ч амар эрсдэлтэй байхгүй. Тикет авч ижил очихгүй бол наан бид нар нөгөө нэг тэр хүмүүст чинь баг Монгол утас гэж байхгүй. Монголоор яриад ойлголцохгүй. Дээр нь манай нэг юм тэгдэм да ингэдэм да гэсэн нэг юм нийтлэг мэдлэг байхгүй. Тийм учраас тэр хүнд бүхэн pre-booked байдаг ер нь жуулчдын. Тэгэхээр бид нар ер нь тэрэнд нь зориулж одоо activity гэдэг зэс ороод бүгдийг нь booking-ийн тавиад төрүүлж захидаг болгоод тэгээд явж очих боломжийг хангаад очсны дараа манахаар дамжуулаад нөгөө Монголд байгаа QR payment-үүдийг бас шууд гадаад карта холбоцсон учраас төлж болдог болж байгаа. Тэгэхээр одоо нэг ийм гайд руугаа яриад нэг ийм такси дуудаад өгөөч эсвэл нэг энэ карт пос байгаа бол үгүй болов гэсэн юм эргэлзээ байхгүйгээр тэр хүн карта болболоо Монгол QR-аар payment хийж болж гин, map харж гин, өөрчлөлт юм загчиж гин, баарны таксаж авч болж гин, буцаагаад тэр такси үйлчилгээгээ авчиж байгаа буюу тэр хүний нэг юм
journey-г давтаа болгоход л манайх одоо ингээд яг энэ урсгалыг ингээд тавихад энэ урсгал дээр ажилладаг өөр Монгол app бас яг чи бодоод үзээрэй. Зөндөө платформ байгаа. Гэхдээ яг энийг ингэж урсгаж байгаа платформ Монголд бас байна уу гэхээр байдгүй байхгүй. Тэр чи одоо ингээд дотоод хэрэглэгч нартай илүү тавтай тухтай юмнууд ихтэй байдаг болж яг гадаад харилцагч нар тийм тав тухыг бүрдүүлсэн илүү амар байдлыг үүсгэсэн юм бас байдгүй. Тэгэхээр манай ер нь эхний гол ялгарл бол энэ байгаа. Хоёр дахь тал нь болохоор буцаагаад бас Монголоос аялж байгаа улсуудтай бас их давуу тал авчирч байгаа. Манай бас хөрөнгө оруулсан iTrip гэх бизнес маань өөрөө билетийн касс одоо билетийг онлайнжуулаад гадны том платформудаар холбоод маш сайн билетийн нөхцөлийг Meet Entertainment-ийн гэрээтэй учраас гаргаад өгчдөг. Тэгэхээр билетийг гаргаад өгч очоод даатгал юм. Буцаагаад манайх чинь 57 улсад тэр нугаараа дамжуулаад такси үйлчилгээ одоо Zoom дааз аялаад очлоо ихэд шууд цаашаа Grab-тайгаа Kakao-тойгоо ч гэдэм үү эсвэл нөгөө том платформудаа шууд интеграц хийсэн байгаа учраас очоод Монгол мөнгөөрөө таксигаа дуудаж жагаад eSIM авч жагаад бүрээд ирнэ. Дотоод жуулчид бид нар бас нэг давхар үйлчлэгээ санал болгож байгаа Mobicom-тойгоо хамтраад жуулчдын SIM бас гаргаад санал болгож байгаа. Тэгэхээр тэр хүмүүс маань бас датагаа ингээд аваа хэрэгэлчихнэ гэхээр ер нь хоол унд идэх юм үцхээс бусд үед бол найзалж болохоор байгаад байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд та түрүүнд урьдчилсан Сингапурын одоо Grab Maps платформтоос стратеги хамтын ажиллагаа байгуулсан. За дижитал одоо экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд бас OpenAI-тай хамтын ажиллагааг бас байгуулсан гэдэг мэдээлж байгаа. Ерөнхийдөө эдгээр энэ гадны том платформудтай хамтран ажиллахын гол давуу тал бас ноу хав нь хаана байдаг вэ? Ер нь их тодорхойлоо гэх байх гэж бодож байна. Юу гэхээр одоо бид нэр компьютер хийж чадах уу? Одоо Microsoft-ыг бид нар одоо шууд хийж чадах уу? Мэдгүй хэдэн 100 жилийн дараа хийж өгнө магадлал баг. Гэхдээ ер нь бол шууд энэ том технологийн ноу хавыг эзэмшиж байгаа энэ дэлхийн компаниудтай хамтарснаар цаг хугацаа л очдог. Тэр нь буцаагаад ажиллах зарчмын ноу хав, R&D, менежментийн аргачлал зах зээл дээр яаж нэвтрүүлдэг аргачлал гэсэн тэр зүйлүүдийг сурж авч идэг учраас энэ гүүрийг бид нар нээхгүйгээр инновац дээр энэ гүүрийг нээхгүйгээр муухраад одоо бид нар энэ ч бас нэг маш ихээ сууж байгаа тэжлэх юм болоод энэ ч суугаал нүдэл идэгэл юм бол бид нар чинь бизнесийн байгууллага, тэрнээс улсын байгууллага эсвэл халамжийн байгууллага биш. Илүү оновчтойгоор яаж хурдан зах зээлд юм нэвтрүүлээд тэр нь өгөөжтэй байх уу гэдгийг харахаар энэ өөрөө хамгийн зөв стратеги шийдэл болсон учраас бид нар Grab-тай стратегийн хамтрал хийсэн. Ер нь тэд нэр ер нь одоо delivery, такси, хүний сервис, супер app яаж ажилдгийг бид нарт одоо нэг хөдлийн зааж байгаа. Нөгөө хөдлийн хамтраад дээр нь суурь системээ биднээс нийлүүлж байгаа. Систем нийлүүлнэ гэхээр хүмүүс нэг танаа систем гадаад систем юм уу гэдэг байхгүй. Гүү шүү дээ. Одоо бид нар компьютер дээр зөндөл програм суулгаж байгаа үстэй. Тэрэн шиг тэр маппингийн суурийг нь бид нар тэнцэнэ програмыг ашиглаад бид нар өөрөө энэ чинь суурь мэдээллээрээ хангаад хослуулж ажиллуулж байгаа юм байна тухай. Үндсэн манай аппийн систем бол монгол монголчууд өөрсдөө бичээд байгаа. Холбож байгаа зэгүүдэл энэ гадны дэлхийн шийдлүүдтэй авчирч холбосноор илүү давуу талуудыг тэднэртэйгээ бид нар хамтарч ажиллана гэдэг чинь өөртөө дагаад шинэ хөгжил орж ирж идэг учраас ийм гадны хамтрагчийг авчих тийм зорилготой байсан. OpenAI бол одоо бүр цэвэр одоо менежмент тал болон хэрэглэгч рүү чиглэсэн юм дээр асар том давуу талуудыг авчирна. Ягаад гэвэл хэрэглэгч гэдэг бол одоо бид нар харилцах тусам маш их дата цугладаг. AI гэдэг зүйл өөрөө ер нь маш их цугласан дата компьютерийн процессын дотроос энийг ухаалаг болгох гэж л үүссэн систем багхгүй. Тэрнээс биш одоо хүн шиг болгочихъя гэж анханаас үүсгээгүй. Маш их датанууд үүссэн дээрийг л ухаалаг болгох одоо тийм машин learning процессын илэрлэл нь өөрөө явсаар байгаа AI болцсон учраас AI ирээдүйн том хандлага нь мөн. Тэнгүүд бид нар ч одоо хэрэглэгчийн датагаа маш их цуглуулж чадж байна. Ард back системийн хоорондын уялдаа системийн ингээд чинь цэвэр систем дээр явж байгаа ажил учраас AI байж иж бид нар илүү хөнгөн бүтцээр илүү ухаалгаар илүү амраар хэрэглэгчдэд тавтахтай хурдтай хүрэх бидний өөрийнхөө хурдны чадамжийг сайжруулж байгаа учраас стратегийн хувьд одоо OpenAI-тай бас хамтын ажиллагаа сая эхлүүлээ явсан. Зөвхөн тийм аппликейшн гэхгүйгээр манайх бас Tesla Group-тай OpenAI дээр стратегийн хамтрал хийсэн. Манай бүх салбар компани болон бүтцүүд өөрөө энэ системийн хөнгөрөлт, хөшүүрэг, давуу талыг эзэмших, хамтрах гэдэг юм руу чиглээд орсон байгаа гэсэн үг юм. Хэрэглэгч талаас мэдээж нөгөө дата цуглах гэдэг фактыг бас та ярьж байгаа шиг байна. За мэдээж Монгол хэрэглэгчдийн хувьд бол нөгөө дижитал платформд итгэх, за мэдээж нөгөө мэдээллийн аюулгүй байдал гэдэг дээр бас төлөвлөгөө анхаарал
өгдөг баг. Ер нь улс орны ирээдс ч гэсэн өгдөг байгаа. Энэ дээр ер нь Tino app бас мэдээллийн аюулгүй байдлыг хэрэглэгчдийн аюул одоо мэдээллийг хадгалах тал дээр бас ямар хөө. Яг хөө энэ дээр ийм байгаа юм. Бид нар чинь бас хамтын ажиллагаан дээр ихээсээ илүү бүр зөвшөөрөл өгдөг талаас Монгол банкнаас дижитал банкингийн зөвшөөрлөө цахим мөнгөний зөвшөөрлийг өнгөрсөн жилийн 12 сард бол авсан. Бас тэр нь өөрөө юутай гэхээр банкнуудтай холбогдох Монголын банкны системүүдтэй нэвтрэх ирэхээр бид нар одоо онлайн дээр ингээд төлбөр тооцоо хийх эрхийг авч яах гэсэн үг л дээ. Тэр нь буцаагаад Монгол банкнаас бид нарыг бол нэлээд өндөр шаардлагатайгаар KYC хийлгүүлдэг. Яг нь нэг талаас манай эхний хэрэгжилж байгаа харилцагчнаас жоохон сонирн байгаад байдیں۔ Юу вэ? Та надад нэг жоох юм хэрэглэх гэж одоо хур дангаар баталгаажуулах юм уу? KYC ингэж хийх юм уу? Тэгвэл бид нар буцаагаад Монгол банкны шаардлагаар датагаа хоёр цэг дээр байдаг Монгол дээр серверүүд дээр нь тавиад нөгөө яг одоо улсын хяналтайгаар тэрийг авч явдаг учраас бид нар тэр датаг зүгээр нэг одоо ийм хяналт хийдгүү API хажууд бол хэд дахин өндөр security-тэй явж байгаа. Зүгээр бусад аппликейшнуудыг бол бид нэг хэлж байгаа юм биш. Зүгээр нь тэр чинь бол утасны дугаараар бүртгүүлээ шууд хэрэгжилчихэж байгаа шүү дээ. Тэрэн дээр бол одоо яг тийм цэвэр дата ихтгэлцэл үүсгэх дээр бол жоох эрсдэлтэй. Харин Монгол банкн дээр, хурдан дээр, e-Mongolia дээр энэ бүх зүйл баталгаажсан. Тэгээ буцаагаад өөрөө гэрээгээ хийцэн харилцагч гэдэг бол бид нар нэг нэгнээс хариуцлага нэгч чадах төвшний буцаагаад датагаа бид нар Монгол улсын хууль дүрмийнхэн дагуу хамгаалалт нь маш өндөр түвшинд тавьж байгаа учраас харин энэ тал дээр бол энэ хамтын ажиллагаа бид нарыг нэг талаасаа жоохон хэрэглэгчийг ихэж татах жоох хийцүү байгаа. Гэхдээ урттаа бол маш том хамгаалалт нэг нэгэндээ хийж өгч чадж байгаа. Ярилцлагын төгсгөлөөс тавчхан асуухад Tino аппликейшнийг бас таны зүгээс 5-10 жилийн дараас хаана очино гэж харж байгаа. За магадгүй бас бүс нутагтаа одоо ижил төстэй эдийн засгийн улс орнуудтай нэвтрүүлэх тал дээр амбиц байж болох уу гэдэг тал дээр асуул. Яг бид нар ч одоо нэг юм яг бусад улсуудын супер аптай бас холбогдоод байгаа шалтгаанууд нь ч гэсэн эн чинь зах зээл тусдаа бүсээ хариуцдаг юм байна. Одоо зүүн өмнөд Азийг бол одоо Grab бол нэлийн ингээд бүсээр нь авцсан дэ ингээд өрсөлдөө явдаг. Зарим бүс нэг юм өвөр ороо гардаг ч байдаг юм. Гэхдээ Солонгосыг одоо Какаотэй хят ч өөрөө хит том учраас Alipay битээд Alipay бол тэр зүүн өмнөд Аз тэр бүсээ бас нэлийн ингээд авцсан байдаг. Тэгэхээр бидний яг ирээдүйн харуулц бол одоо болж өгвөл одоо энэ Монгол тойрон байгаа одоо энэ Төв Азийн улсууд дээр шууд интеграц хийж ажиллаж чаддаг төвшөнд хөгжих ирээдүй байгаа болов гэсэн их хүлээлттэй байдаг. Одоо тэрийг одоо зөвлөгөө мөрөөдөл юм да. Тэрнээс бас одоо шууд тийшээ одоо өдөр шөнөгөө зүтгэнэ гэж бол хэлэхгүй. Эхлээд бидний чинь шат бол гадны жуулчдыг Монголд маш тав тухтай хэрэглэгч болгоод Монгол залуучуудыг цэцэн хэрэглээнд дэвтрүүлэлтэнд сайжруулсны араас ер нь тэр бид нар энчээ ингээд AI оруулсан, map хийдэгдсэн. Ер нь бол одоо энэ гадны том хамтрлууд ч гэсэн бид нарыг энэ Төв Азийг ирээдүйд одоо ингээд хамтарч ажиллаж орно гэдэг тийм хүлээлттэй буюу Төв Азийн хамтрагч нь болох гэдэг хүлээлтийг бүгд тавьсан байгаа. Тийм учраас бид нар энэ хүлээлтийг биелүүлэхийн тулд эхлээд дотооддоо юм зэгцэлчээд дараа нь ийм хөнгөн системээр хэрэглэгч рүү хүрч чаддаг төлбөрийн энэ дэд үтсийг болон энэ 5G дэд үтсүүдээ хоорондоо уйдаг энэ аргачлаад өгсөний араас тухайн улсад ороход бол why not. Тэгэхээр энэ зорилго тэмүүлэл шахалтууд ч тийм байгаа. Тэгэхээр 5 жилийн дараа болж өгвөл одоо энэ бүстэй бас ажилдаг болцсон. Тэгээ бусад бүсийнхаа платформудад одоо холбогдож байгаа холбоогоо бүр илүү нарийсгаад хоорондоо хэрэглэгчээ зөв шеэрлдэг болцсон байх болов уу гэсэн хүлээлт байгаа.